Европын албаны түүх ба ололт амжилтууд. 20-р зууны дунд үед Европын хамтын нийгэмлэг байгуулах саналыг хэн гаргасан бэ? Үгийн сүлжээ дотроос нэрийг олоорой. Хариулт: Роберт Шуман. Роберт Шуман нь Европын албаг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. 1950 оны 5 дугаар сарын 9-нд тэрээр Европын хамтын нийгэмлэг байгуулах санаагаа танилцуулснаар тухайн өдөр Европт хүмүүс Европын өдрийг тэмдэглэдэг болсон юм. Дэлхийн 2 дугаар дайны дараа аль хоёр түүхийн эдийг хуваалцахаар тохиролцсон бэ? Хариулт: Нүүрс ба Ган. Европын албаа түүхийн туршид өөр нэртэй байсан. Зөв хариултуудыг харгалзуулна уу? Хариулт: Европын эдийн засгийн хамтын нийгэмлэг 1957, Европын хамтын нийгэмлэг 1993 он, Европын албаа 2009 он. Erasmus хөтөлбөрт хамрагдах нь яагаад ухаалаг алхам болдог вэ? A. Үнэгүй аялах. B. Европын албаны зардлаар гадаадд байгаа найзуудтайгаа хөгжилдөх. C. Өөр улсад суралцах, курс суралцах, туршлага хуримтлуулах. Хариулт: C. Erasmus бол европчуудыг бусад оронд суралцах боломжийг олгодог Европын нэгэн хөтөлбөр юм. Стратегийн луужин юу хийдэг вэ? A. Энэ нь боловсролыг сайжруулдаг. B. Европын аюулгүй байдал хамгаалалтыг бэхжүүлдэг. C. Амьтны сайн сайхан байдлыг сайжруулдаг. Хариулт: B. Стратегийн луужин нь Европын аюулгүй байдал хамгаалтыг сайжруулах зорилготой.